За сайн бацхан нөхдөө өнөөдөр англи хэлний эсэлтийн ерөнхий шалгалтанд зориулсан цуврал хичээлийн маань ээлж дугаар эхэлж байна. За өнөөдөр бүгдээ англи хэлний үгийн сан хэрхэн сайжруулах тал дээр анхааран үзэх болно. За бүгдээ англи хэлний эсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн ерөнхий агуулгыг харж байна. За ерөнхий агуулгад бол ерөнхий дөрвөн агуулгыг бүрдүүлдэг байгаа. Хэлцүү, үгийн сан, харилцан яриа, унших гэсэн дөрвөн агуулгын хүрээнд шалгалт явагддаг. Нийт 50 асуултаас өмнөөс 17 асуулт нь үгийн сан дээр төвлөрдөг байгаа. За тэгээд ерөнхий жилийн хүмүүсийн шалгалтын ерөнхий хариуг нь харахад үгийн сан дээр маш их алдчихсан учраас өнөөдрийн хичээлээ бүгдээрээ үгийн сан дээр төвлөрөн явуулъя. За 2019 болоод 20 оны үгийн сангийн шалгалтын дээр ерөнхийд нь шинжилгээ хийж үзэхэд бол холимог тасгалуудыг нийтэн 6. За 2020 онд тэрэн дээр нь ойролцоо үгийг нэмээд нийт 9 тасгалыг оруулж ирсэн байгаа. Хэл зөвлөг дээр 4 тасгал, өвөрмөц хэллэг дээр 3 тасгал буюу нийт 16 асуултыг 2020 онд бэлдэж орсон байгаа. За 2022 онд маань энэ 16 гэдэг тоо маань 17 болж хувирсныг анзаарж байгаа тийм ээ. За тэгэх юм бол өвөрмөц хэллэг гэдэг нь юу юм бол хүүхдүүд илүүтэй өвөрмөц хэллэг дээр маш их алдсан учраас өнөөдрийн хичээлийг бүгдээрээ өвөрмөц хэллэг болоод хэл зөвлөг дээр илүү төвлөрөн багшин тайлбарлах гэж оролцсон байгаа. За өвөрмөц хэллэгэд идиом буюу өвөрмөц хэллэг гэж олон янзаар нэрлэдэг байгаа. За өвөрмөц хэллэг гэдэг нь бол утгын хувьд бүрдүүлж байгаа уг тус бүрийн цөм утга алдарч нийлэн нэгдэж нэг ухагтхан утга санаа илэрхийлсэн доктортой нийлэмжийг хэлдэг юм а. За улс улсын өвөрмөц хэллэгээс бүгдээрээ тухайн улсын ард түмнийх нь сэтгэх үе, сэтгэлгээг нэвт шингэсэн байгааг ажиглаж болно. Мөн аж ахуй, бодит амьдрал, хийв ёс, зан заншил, шашин шүтлэг, үзэл бодол гэх мэт үзлийг мөн гүн тусгасан байгааг харж болох юм аа. За 2020 оны өвөрмөц хэллэгийн шалгалтын дээр ямар асуултууд орж ирснийг бүгдээр харъя. За since the students won the competition they have been гэж юм тийм ээ. За бүгдээр энэ өгүүлбэр маань болохоор харьцангуй бид нар давуу талыг олгож байна. Яагаад вэ гэх юм бол энд өгүүлбэр маань өвөрмөц хэллэг маань өөрөө өгүүлбэртээ орчихсон байна тийм ээ. За тийм учраас бүгдээрээ тухайн өгүүлбэрийг хам сэдвийг нь уншаад ойлгоод тэр өвөрмөц хэллэгийн утгыг гаргаж ирэх боломжтой юм аа. За харах юм бол since the students won the competition гэж юм тийм ээ. Эндээс харах юм бол оюутнууд тэмцээнд ялсан байх нь байна. Гэтэл дараагийнх нь they have been гэж юм тийм ээ. To be гэдэг үйл үг маань артаасаа ихвчлэн тэмдэг нэр авч явдаг. Тэмдэг нэр нь голцоо хүний сэтгэл санааны байдлыг илэрхийлсэн үгийг авч явдаг. Тэгвэл бүгдээрээ they have been-ийн араас сэтгэл санаа илэрхийлсэн тэмдэг нэр авах юм байна гэдгийг бодож болж байна тийм ээ. За гэвэл дараагийн өгүүлбэр нь long time wish was fulfilled гэж юм тийм ээ. За энэ болохоор удаан хугацааны хүсэл нь биелсэн гэж байна. За тэгээ бодъё. Тэмцээнд ялцсан бидний удаан хугацааны хүсэл биелчихсэн бол бүгдээрээ ямар мэдрэмжтэй байх вэ? За тэгэхээр бүгдээрээ эндээс C буюу happy гэдэг мэдрэмжийг авч болж байна тийм ээ. Ачиргалтай баяр баясгалантай байх нь. За дараагийн тасгалыг харах юм бол за энэ хүүхэд engineering буюу инженерийн мэргэжлээр суралцж байгаа хүүхэд байх нь. За гэтэл дараа нь he can do буюу эдгээр 3 зүйлийг хийж чаддаг байх нь. Sculpting, carving, pottery хийж чаддаг. За тэгэхээр энэ хүүхэд ямар байх нь? Маш их авиас чадвартай, ур чадвартай хүүхэд байж таарах юм тийм ээ. Тэгэхээр эндээс тэгэхээр эдгээр хүүхдүүдээс утгыг хамгийн илүү таарж байгаа нь бие хувилбар буюу having many skills and abilities гэдэг нь илүү таарж байгаа нэ. За тэгвэл бүгдээрээ өвөрмөц хэллэгийг юу нь яаж ойлгох уу? Хаанаас бид нар өвөрмөц хэллэгийг сурах уу гэдэг бодол орж ирж байгаа тийм ээ. За контекст буюу ямарваа нэг агуулгын хүрээнд ямарваа нэг тодорхой сэдвийн хүрээнд сурах юм бол мөн одоо сурах юм бол илүү хурдан та бүхэн өвөрмөц хэллэгийг эзэмших боломжтой. За өвөрмөц хэллэг илүү хаа таард юм бэ? За бид нар ярианы хэллэг маш их таадаг. За нийт хүмүүс зориулсан бичсэн бичвэр дээр таарч болно. Зохиол дээр гарч ирж болно. ТV шоунаас үзэж болно. Кино, сонин сэтгүүл, хоёр хүний хоорондын харилцан яриа, блогнуудаас дуунаас хүртэл бид нар өвөрмөц хэллэгийг сурах боломжтой байх нь. За тэгээд өвөрмөц хэллэгийг ер нь бол англиар ярьдаг хүмүүс бол англиар ярьдаг гэлтгүй бүх орны хүмүүс харилцан ярианда энгийн харилцан ярианда маш их хэрэгэлдэг. За тэгэхээр бүгдээрээ хүмүүстэй ярилцж байгаа хавцтай бас өвөрмөц хэллэгийг сонсох боломжтой байх нь. За жишээлх юм бол энэ кинон дээрс гарч ирсэн байна тийм ээ. Put yourself in my shoes буюу өөрийгөө хин нэгний орон тавьж үзэх гэдэг хэллэг бас энэ дэр гарч ирж байна. За тэгэнгүүтээ you need to come out of your shell буюу shell гэдэг нь болохоор ерөнхийдөө ямар нэг бүрхүүл хуйгийг хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр та бүрхүүл хуйгнаас гар буюу үнийг бүгдээрээ монголоор дүүцүүл орчуулах юм бол та нүүр хагараач ээ, бие барихаа болооч ээ гэдэг утга гарч ирж байна тийм ээ. За тэгвэл мөн өвөрмөц хэллэгийг бас өөр ямар аргаар та сурч болох вэ гэхээр та зургаар төсөөлүүлэн бод. Аль болох хөгжилтэй зургийг
толгойдоо буулга. Эсвэл аль болох хөвгөлтэй зургийг зурж үз, тийм ээ. Жишээ нь одоо энэ ихний зурган дээр харъя бүгдээрээ. It's raining cats and dogs гэж юм, тийм ээ. За, гэтэл яаж юм тэнгэрээс муураар нохоогоор бороороод штэ тий. Тэгэхээр ийм хиллэг өвгөн цэлэг байх нь штэ. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хувингаар цутгах мэт бороо орж ийна гэсэн хиллэг гарч ирдэг байх нь штэ, тийм ээ. За дараагийн харъя. Cat got your tongue буюу яаж юм? Муу хилийн залгаагаад ахна штэ, тийм ээ. За тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бүлэг залгсан юм шиг гэдэг үрмэц хэллэгийг та бүхэн үнээр ингээд зургаар төсөөлүүлэн бодож болох нэ. За дараагийнх нь яаж юм? A storm in a teacup буюу teacup хичнээн жижиг үлээ, тийм ээ. Гэтэл тэр дотор storm болоод байна штэ. Тэгэхээр энэ болохоор шалахгүй юм сүржигнэх гэдэг утгаар илэрхийлдэг байна. За дараагийнх нь pulling my legs. Don't believe him. He is just pulling your leg буюу. За ерөөсөө хүнээр тоглоом шоглоом хийж байгаа хэл өрөмцөлгийг pull your leg гэдэг утгаар илэрхийлдэг байна. За тэгвэл давхар та бүхэн яаж өрөмцөлгийг сурж болох вэ гэхээр сэдвийн хүрээнд сурах юм бол илүү хурдан та бүхэн өрөмцөлгийг өөрийн болох боломжтой. Жишээ нь happiness буюу ажиргалтай холбоотой өрөмц хэллийг харъя л да, тийм ээ. Have a whale of a time on cloud nine гэх мэтэр хэлж болох нь. Тэгвэл time буюу цаг хугацаатай илэрхийлсэн өрөмц хэллэг байна. Blue moon буюу I go to the cinema once in a blue moon гэж хэлье, тийм ээ. Тэгэх юм бол би маш ховорхон кино театр руу явдаг гэх мэт өрөмц хэллэгүүдийг та бүхэн өгүүлбэрт оруулаад сэдвийн хүрээнд сурч бас эзэмшиж болох нэ. За тэгвэл мөн эдгээр олон өрөмц хэллэгийг бүгдээрээ сураалэн, тэмдэглээлэн. Тэгвэл эдгээр яаж хэрэглээнд оруулах вэ? Та өөрийн гэсэн түүхийг бичиж болно, тийм ээ. За би кино театр руу маш ховорхон явдаг. Кино театр руу явах хоорондоо би маш их бороотой тулгарсан гэх мэтэр, тийм ээ. Хувингаар асгаж байгаа юм шиг бороо орсон гэх мэтэр та өөрийн гэсэн түүхийг үсгэж болно. Мөн харилцан яриа үсгээд найзтайгаа ангийн хүүхдүүдтэйгээ хамт харилцан яриагаар ярьж болох нэ. Гэх мэтэр та бүхэн өрмөц хэллэгийг өдөр тутамдаа айлуулах хэрэгжилж хөвшиж заншаарай. За дараагийнх нь phrasal verb буюу хилц уйлог. За хилц уйлог гэдэг нь болохоор бүгдээрээ хам сэдвээ анхаарад яг ямар утгаар хэлгэлж байгаа гэдгийг бас ойлгох бас боломжтой гэсэн үг. За тэгэхээр хилц уйлог болохоор өрмөц хэллэгээс илүү маш их юунд хэрэглээнд байдаг, өгүүлбэрт хэрэглээнд маш их гарч ирдэг. За тэгэнгүүтээ маш их өдөр тутмын хэрэглээнд гарч ирдэг хилц уйлог маань. За тэгэнгүүт хамгийн бас оюутнуудын сурагчдын хамгийн их алдаа гаргадаг ойлгомжгүй хэсэг нь болохоор тухайн нэг өрөмц хэллэг маш олон утгыг илэрхийлэх боломжтой. За жишээлх юм бол take off гэдэг өрөмц хэллэгийг авъя л да. За take off гэдэг нь нэгдүгээрт нь болохоор ямар нэг хувцаа юм уу тайлах, тийм ээ, гутлаа тайлах, хүрмээ тайлах гэсэн утгаар гарч ирдэг бол хоёрдугаарт нь онгоц хөөрөх гэдэг утга бас илэрхийлдэг. За тэгэх юм бол та бүхэн эдгээрийг хизээ яаж хэрэглэх вэ гэхээр тухайн өгүүлбэр ямар хам сэдвийн хүрээнд байна вэ гэдгийг олж харсны үндсэн дээр утгын сонгоод хэрэглэх боломжтой байх нэ. За тэгвэл дараагийн нэг хил зүйлүг бас ямар үед хэрэглэдэг вэ гэхээр илүүтэй өрөмөц утга илэрхийлждэг. За энийг багш нь одоо дараагийн слайдн дээр тайлбарлана. Жишээлх юм бол look up to. Тэгэхээр up to гэдэг нь ямар нэгэн мэдээшээ харах тийм ээ. Гэтэл энэ ямар нэгэн мэдээшээ харах биш, хүндлэг гэдэг утга илэрхийлж байгаа жишээ нэ. За тэгээд аваад үзэхээр бол энэ маань хүүхдүүдэд илүү төвөгтэй байдал үүсгдэг байна. За тэгвэл хил зөвлөг гэдэг нь яг юу юм бэ гэхээр үндсэн үйлүг дээр нэмэх нь дайвар үг юм уу, утгар үг нэмснээрээ хил зөвлөгийг үүсгдэг байна. За жишээлх юм бол verb нэмэх нь adverb буюу үйлүгэн дээр дайвар үг нэмснээрээ look up буюу ямар нэг юм толичгнээс ирж хайх гэсэн утга илэрхийлдэг. You can look up the word in a dictionary гэдэг утга илэрхийлж байна, тийм ээ. За дараагийнх нь үйлүг дээр нэмэх нь ухтар үг. Look after буюу хин нэг асар хамгаалах гэсэн утгатай. Who is looking after the baby? За дараагийн 3 дахь хэлбэр нь болохоор үйлүг дээр нэмэх нь дайвар үг, нэмэх нь ухтар үг байж болно. Жишээ нь look forward to буюу тэсэн ядан хүлээх. I look forward to meeting you гэдэг өгүүлбэр үүсгэж байна, тийм ээ. Би чамтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна. За тэгвэл хэрэглээгээр нь утгаар нь хил зөвлөгийг хоёр хувааж болно. Non idiomatic буюу өрмөц утга илэрхийлээгүй. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар үндсэн үйлүгээс нь утгыг нь ерөнхийд нь гаргаж ойлгох боломжтой. Жишээ нь write down бичих гэсэн утга илэрхийлж байна, тийм ээ. Write down your name on the paper. За дараагийн нь болохоор believe in буюу итгэх гэдэг утга илэрхийлж байна. Do you believe in God? За гэтэл дараагийн хамгийн хэцүү хэлбэр нь болохоор idiomatic буюу өрмөц утгын утга илэрхийлж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үйлүг маань анхны утгаасаа
тис ондоо утга илэрхийлэхийг хэлж байгаа. Жишээ нь carry out. Carry гэдэг маань ямар нэг юм барьж явах тийм ээ. Тэгэхээр carry out болчоор ямарваа нэг юм явуулах, гүйцэтгэх гэсэн утга илэрхийлдэг. We are carrying out a market research survey гэх мэтэр тийм ээ. Гэтэл дараагийн run into тийм ээ. Уулзах гэсэн утга илэрхийлж байна. I ran into my old friend yesterday гэдэг өгүүлбэр гарч ирж байна тийм ээ. Өчигдөр би хуучныхаа найзтай уулзсан, таарсан гэсэн утгаар илэрхийлж байна. За гэтэл дараа нь дахиад үйл үгийг дахиад ангилдаг байна. Хэлц үйл үгийг transitive, intransitive гэж ангилдаг. Энэ маань болохоор тусах, тусах үйл үг гэсэн үг. За transitive гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр үйл үг маань зарим нэг тодорхой нэг үйл үг мод араасаа зайлшгүй direct object буюу шууд тусахдахыг шаардаж яадаг. Шууд тусахдах хүн болоод эд зүйлээр илэрхийлж болно. Жишээ нь put off гэдэг үйл үг байлаа л да. Хойшлуулах гэж юм тийм ээ. За we will have to put off. Юуг хойшлуулах вэ гэдэг зүйлийг заавал шаардаж байна. We will have to put off the meeting. За гэтэл дараагийн үйл үг нь turn down буюу татгалзах тийм ээ. За they turned down. Юуг татгалцсан? Юунаас татгалцсан? Turn down my offer гэж заавал араасаа нэг тусагдах шаардаад байна гэсэн үг байна. Гэтэл дараагийнх нь intransitive буюу тусах гэдэг үйл үг маань араасаа ямарваа нэг гүйцээвэр буюу тусагдах авалгүйгээр бие даасан байдлаар үйл үгээр утгаа илэрхийлээд өгүүлбэрт орох боломжтой үйл үгнүүдийг хэлж байна. Get up буюу босох. I don't like to get up late гэж юм тийм ээ. Юуг босох гэдэг утга илэрхийлэх шаардлага алгын тохиолдолд give up буюу бууж өгөх. I'm going to give up. I'm really tired гэдэг өгүүлбэр байна тийм ээ. За give up-ийн араас ямар нэг тусагдах бичих шаардлагагүй байна. За тэгвэл одоо бүгдээрээ энэ дээр 2020 оны бас яшт ирсэн phrasal verb буюу хэлц үйлэгтэй холбоотой дасгалуудыг харъя. За эндээс бүгдээрээ эхний ээлжинд бүгдээрээ 1-р 29 дугаар дасгалыг нэлээд наривчлан харж үзье. За guess what? За одоо ярьж ин тийм ээ. I ran my favorite comedian actor yesterday гэдэг өгүүлбэр байна. За тэгэх юм бол би өчигдөр би өөрийнхөө дуртай хошин шогийн жүжигчэнтэй яасан байж болох вэ энэ хүн. За тэгэх юм бол бүгдээрээ энд ингээд 5 ширхэг партиклууд чагсаага биччихсэн байна тийм ээ. За эндээс бүгдээр анализ хийж үзье. Out of гэдэг маань ямар нэг юмнаас гарах гэсэн үг. Жишээ нь walk out of room гэдэг хэлбэр тийм ээ. Away гэдэг маань ямар нэг юмнаас холдож явах гэсэн үг. He ran away гэдэг ч юм уу тийм ээ. Гүйж явсан. Over гэдэг маань ямар юмны дээгүр гэсэн утга илэрхийлдэг. За жишээ нь jump over the moon гэдэг утга байдаг юм а тийм ээ. Into гэдэг маань ямар нэг юмнаас гараад нэг юм руу ойртох гэсэн утгатай. Crash into гэдэг юм а тийм ээ. За around гэдэг маань болохоор ямар нэг юмны эргэн тойрон гэсэн утга илэрхийлдэг. За тэгтэл энэ тохиолдолд бүгдээрээ хин нэгэнтэй таарсан, уулзсан, ойрсон гэдэг утга илэрхийлж байгаа учраас 29 дугаар дасгал маань болохоор D хариулт маань зөв байх нь нэ. D хариулт маань. За гэтэл 30 дугаар өгүүлбэрийг харъя. Professor put the meeting until the following week гэж юм тийм ээ. Дараагийн 7 хоног хүртэл уулзалтыг яасан байж болох вэ? Хойшлуулсан байж болж байна тийм ээ. Тэгэхээр 30 дээр бүгдээрээ put off буюу хойшлуулга гэдэг phrasal verb-ыг сонгож болж байна. За дараа нь 31 нь Susan decided to take swimming as a hobby гэж юм тийм ээ. Усан сэлтийг хоббигоороо эхлүүлээд хоббигоороо усан сэлтээр хичээлэхээр болсон гэж ямар нэг юм эхлүүлэх гэсэн утга маань болохоор энэ тохиолдолд take up гэдэг буюу A сонголтод таарж байна. За 32 дээр болохоор he is really smart that he always comes brilliant ideas гэж юм тийм ээ. Тэгэхээр brilliant ideas буюу маш гоё санаатай дандаа санаа гаргадаг, бодож олдог гэсэн утгаар энэ дээр D буюу come up with гэдэг хэлбэр нь таарж байгаа юм байна. За тэгвэл бүгдээрээ энэ дээр багшин саяны жишээнүүдийг ялгаж гаргаж ирж харуулсан байгаа тийм ээ. За тэгэнгүүтээ дараагийн хамгийн ерөнхийд нь багшин та бүхэнд зөвлөгөө өгөхөд бол та бүхэн өөрийнхөө сонирхол дээр үндэслээд маш сайн унших хэрэгтэй юм аа. Уншснаар та өвөрмөц хэллэг, хэл зөвлөгөөгийг маш хурдан эзэмших боломжтой. Тэгвэл юу унших вэ тийм ээ? Сонин уншия. Сүүлийн хүмүүсийн сонирхон бичиж байгаа блогийг уншия. За TED Talk-ыг бичвэр хэлбэрээр нь галийг хараад уншия тийм ээ? Сэтгүүл уншия. Мөн өгүүллүүдийг олж уншия. Гэх мэтээр маш сайн унших хэрэгтэй. Жишээлбэл та Harry Potter дуртай бай, тийм ээ? Номон дуртай, киног нь үзэх дуртай бай. Тэгвэл та Harry Potter-ыг бичсэн зохиолыг олоод уншия л та, тийм ээ? Тэр зохиолыг олж уншснаар та бүхэн маш их өгүүлбэрийн бүтэцчин хэвшин, шинэ үг сурна, хэл зүйлийг сурна, өвөрмөц хэлэлгийг сурна гэх мэтээр маш их таны үгийн сан баяжчих юм аа.
За гэтэл дараа нь тэгвэл бичиж бүгдээрээ тийм ээ. Уншаа зогсохгүй бичих хэрэгтэй. Тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Уншсан зүйлээ тэмдэглэл хөтлөөд бичих хэрэгтэй. За бичихтэй бүгдээрээ баг зэргийн зохион байгуулалтаа бичиж суръя тийм ээ. За бүгдээрээ номноос уншиж байгаа create гэдэг үйл үгийг сурсан байя гэж бодъё тийм ээ. Тэгвэл бүгдээрээ энэ create гэдэг үйл үг юм бол бүгдээрээ бусад үгсийн аймагаас нь бас ангилж суръя л да. Creation буюу бүгдээрээ нэр үг нь creation гэдэг юм байна штэ. Тэмдэг нэрийн creative гэдэг юм байна штэ. Үйл хавсарлын creatively гэдэг юм байна штэ. Тэгэнгүүтээ ард нь дор нь өгүүлбэрүүдийн загвар өгүүлбэрүүдийн жишээ өгүүлбэрүүд нь бичээд явъя тийм ээ. Тэгснээр та нэг үгийн дор малгаан дор 3-4 үг, магадгүй 5 үгийг зээжлэх боломжтой байна үгсийн аймгаар нь ангилаа тийм ээ. За дараа нь та бүхэн маш сайн сонсох хэрэгтэй. Сонсноо гэдэг маань та бас маш их оролтыг өөртөө хийж өгнө гэсэн үг. Оролт орохын чинээгээр гаралт гарна тийм ээ. За тэгэхээр энэ дээр багш зүгээр яхаа олон зүйлийг та сонсож болно. За илүүтэй TED.com буюу энэ вебсайт маань маш их мэдээллийг хүүхдүүдэд өгдөг тийм ээ. Маш олон мэргэжлийн хүмүүс олон төрлийн сэдвээр та бүхэнтэй ярьдаг учраас их сонирхолтой. Та өөрийнхөө сонирхлын дагуу эндээс бас өөрийн сонирхолтой сэдвийг сонгоод сонсох боломжтой. За гэтэл сонсож явах хувьд та магадгүй өөрийн мэдгүй үгнүүдэд тэмдэглэж авч болно тий. За үгээ мэдгүй байлаа. Та тэгвэл тэр үгийг мэдэхгүй учраас яаж бичихийг бас мэдэхгүй байлаа тий. Тэгвэл та дуудлагаар нь бичил дээ тийм ээ. Дуудлагаар нь бичээд болохгүй байвал та эргээгээ тэр үгнийхээ subtitle буюу transcript-ийг хараад унш. За тэгээд уншихад та бүхэн тэр үгээ яаж бичдгийг мэдлээ тийм ээ. Тэгвэл утгын бүрэн хам сэдвээс нь ойлгохгүй байвал тал бичгнээс харъя тийм ээ. За тал бичгэн дээр багш нь бас илүүтэй бас зөвлөгөө өгөхөд битгий англи монгол англи гэдэг тал бичгийг хэрэглээрээ. Англи тайлбар тал бичгийг илүү хэрэглэж заншвал та яах вэ? Нэг үгийг харах гэж та бүхэл бүтэн дахиад нэг өгүүлбэрийг уншина. Тэгэхээр та өгүүлбэрийн бүтц чинь дахиад баталгааж нь дээр нь та тэр өгүүлбэрт гарсан шинэ үгийг тухайн нэг үгийг тодорхойлж хэлсэн шинэ үгнүүдийг унших боломжтой, хэллэгүүдийг унших боломжтой. Магадгүй тэр үгийг хэл зөвлөгөөр тайлбарсан байвал хэл зөвлөгөөг мэднэ гэсэн үг. За тэгээд үзгээр багшны энэ дээр ерөнхийдөө маш их өргөн түгээмэл хэрэглэгддэг. Маш өгүүлбэрийг бас маш сайн тодорхой тайлбарладаг, олон жишээгээр харуулдаг 3 тал бичгийг харуулж өгсөн байна. Cambridge English Dictionary, Merriam-Webster, Oxford Dictionary-нуудыг харуулсан байна. Эдгээр тал бичгүүдэд бүгд онлайн хэлбэрээр боломжтой учраас та бүхэн бас онлайнаар эдгээр хэрэгс тал бичгүүдийг ашиглах боломжтой юм аа. За ингээд маш олон оролт хийчлээ штэ тий. Тэгвэл бүгдээрээ гаралт хий л да. Татлага хий. Эдгээр үгсүүдэд бүгдийг маш сайн татлага хийх хэрэгтэй. За жишээлбэл татлага хийхдээ та бүхэн яаж татлага хийж болох вэ гэхээр амралт гэдэг сэдв авдаг юм. Өөрийнхөө нэг сонирхсан тодорхой нэг сэдвийг аваад үз. За жишээ нь амралт гэдэг сэдвийн хүрээнд та бүхэн хэл зөвлөгөө өгөөдөг чагсаалтаа бид нар амралтаар явлаа гэж төсөөлье. Тэгвэл бид нар ямар хэл зөвлөгөө ашиглах вэ? Get on the bus, take off the plane, pick up the car, pack up your suitcase, go out for dinner, hang out with friends гэх мэт хэл зөвлөгөө та чагсааж бичиж болж байна тийм ээ. Тэгвэл эдгээр хэл зөвлөгөө та бүхэн хаанаас олж авч болох вэ? Блог постуудыг уншия тийм ээ. За зөвхөн амралтанд зориулсан зөвлөмж өгсөн блогуудыг уншия. Эсвэл YouTube дээр та бүхэн хичээл олж харъя. Эсвэл бүр чагсаалт гаргацсан байж болно ш тийм ээ. Хэл зөвлөгөөний чагсаалт, өрөм цэглэгийн чагсаалтаас та бүхэн өөртөө хэрэгтэй өгсөдөө сонгон авч зорж, цээжилж, хэрглэж сурч болохоор байна. За баярлалаа хүүхдүүдээ. Ингээд эсэлтийн ерөнхий шалгалтанд нь амжилт хүсье.